хэрэгжилтийн байдал. Танаа хаач юм уу? Хоёр дахь асуудал нь болохоор иргэд болон байгууллагаас төсний аюулгүй байдал эргэлзээний салбарын үйл ажиллагаатай холбоотой ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн явцтай танилцж үнэлт өгөх гэсэн ийм хоёр асуудлаар өнөөдөр хурлаж байна. Хурлын дагуу протокол хөтлөж байгаа. Хурлын дараа бол тодорхой хэмжээний зөвлөмжийг гаргаж өгнө. Зөвлөмжийг хотын захирч Батбар даргаас өргөн байх бол Батбар даргаас тааваханд бол мэдээж тодорхой хэмжээний чиглэлүүд юм бол очих байх. За урд өмнө бол энэ өмнөх асуудлаар үдийн цай хөтөлбөр сургуулиудын хоол цайны асуудлаар нэг шалгалт хийж явсан шүү дээ. Түүнтэй холбоотой бас зөвлөмж гаргасан Батбар даргаас бас чиглэлүүд өгсөн байлээ. Тэрний хэрэгжилт бол жоохон хангалтгүй явж байгаа шүү. Яг түүнтэй адилхан өнөөдрийн энэ хурлаас гарч байгаа зөвлөмжийн хэрэгжилт муу байх юм бол бид бас хариуцлагын асуудал ярьж шүү. Ерөнхийдөө бас урьдчилан хийчих. Тэгээ юуны өмнө тамхины хяналтын тухай хуулийг хэн хариуцж байна? Одоо хэн танилцуулж байна? Тийм үү. Төлөөлөгч нэрсэн байхад танилцуулах улсууд нэрийг өгч тийм үү? Ийм байж байна. Тэгвэл яг ийм хэрэгслээр явж байгаа юм одоо. Бидээ одоо танилцуулж байна. Сатагийн газар ерөнхийдөө газар хаана? Ой, хаана? Ерөнхийдөө газар. Тийм үү? Сатагийн газар хүмүүс хаана? Сатагийн газар хүмүүс хаана? Шөө нөө бүс хоттой үсгийн хийцэг хаана? Тооцсон. Тэнцүү хөөе. За санагдсан. За манай хөл хийсэн юм өнөөдөр их танилцуулт гурван гуртаа бодлоо. Танилцуулт яа тэгээ холбогдох цагийн хүмүүс өдрөөс дуудсан байгаа. Энд дээр асуулт яа. За эхнийх нь бол тамхины хяналтын тухай хэрэгжлийн дараа нь бол хоёр дахь нь бол ахиц сүлжээтэй тэмцэх боолын хэрэгжлийн тухай танилцуулга. Гуравдугаар нь бол эмгийн хэрэгжлийн тухай боолын хэрэгжлийн танилцуулга байна. За манай эрүүл мэндийн газрын бодлогчдаар гомдол хүмүүс ирсэн байна. Цагдаагийн газрын Ломтын цагдаагийн газрын холбоотой хүмүүс ирсэн. Тэр дуудсан байгаа. Мөн эдийн засгийн хүмүүс үдтэй үсгийн нэгдсэн машины дуудсан байгаа. За ингээд 40 танилцуулга яа. За тамхины хяналтын тухай За тамхины хяналтын тухайын 4-р бүлгийн 4-1-ийн 4-р заалтын дагуу тамхины хэрэглээ зам амжилтын улмаас хүний эрүүл мэнд эдийн засаг байгаль орчин зохицуулах сөрөг үр дагаврын талаар шинэ тухайн нэмэлттэй бодит мэдээлэл сурталчилгаа болгон тамхинаас гарах системтэй уулзалтаар нийслэлийн хэмжээнд сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулан ажиллаж байна. За үүнд бол дэлхийн тамхи өдрийг нийслэлийн эрүүл мэндийн газрын А4 44 төсвийн дагуу тамхин бүтээгдэхүүний хууль бус судалгааг зогсоох урьдчилан зохион байгуулж эрүүл мэндийн яам дэлхийн эрүүл мэндийн байгууллага нийслэлийн хяналтын газар болон бусад байгууллагуудаа үйл ажиллагаа уялдуулан хамтран ажилласан. Энэ арга хэмжээний хүрээнд бол нийт 83 гаруй цагийн сургалтаар 6512 хүн сургалт хийж
9 төрлийн 5,000 гаруй сурталчилгааны материалыг тарааж төгсөн байгаа. За мөн анхаа тэмцээн тоон асуудал өдөрлөг явган спорт тэмцээн гаруй зургийн урдааны олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулсан байна. За энэ дээр дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлийн эрүүл мэндийн төвүүдийг сайн хэлбэлтэй танилцуулъя. За хүнсний Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв, за хүнсний яаран худалдааны төв, Баянбол, Бууз, Сансар, Шилэнзөө, Баянцэл, Сумангүн, дөрвөн орны газрууд, за Нөрчин худалдааны төв, Амгалан зах, Авцаар зах, Баянзүрх зах, Жууху, Эко худалдааны төв, за Баянзүрх дүүргийн 1, 2, 3, 33, 24, 23, 58, 116 дугаар байр, мөн 38 А байр, 38 Б байрнууд байна. Мэдээллийн самбарт зар сурталчилгааны самбарт гэсэн байгаа. Үүнээр олон нийтийн тамхи хоригдсан зар сурталчилгааны самбар мөн ухтаа тамхи хоригдсан сурталчилгааны самбаруудыг байрлуулсан аялуулсан байгаа. За нийтийн дөрвөн тусламжийн төвийн автобус Баянзүрх дүүргийн самбар сонгон салбарт тамхины хяналтын тоогийн заалчийн дагуу хөдөлмөрийн дотоод жол тусган хуулийн хяналт тааван ажилласан. За мөн Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн MCS Анонго зорилт хариуцлагатай компани, мөнхийн үсэг зорилт хариуцлагатай компани, за Эко парк Монгол зорилт хариуцлагатай компани, за холбоо компани болон нийт 782 байгууллага хүмүүстэй хамтран ажиллаж тамхины хор уршигын тухай сурталчилгаанд хамруулан ажилласан. За нафтологийн эмнэлгээс аж ахуйн нэгж байгууллага, за байгууллагууд бол дэд тамхигүй орчныг бүрдүүлэх хуулийн хэрэгжлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд албан байгууллага аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийж хамтран ажилласан байгаа. За тухайн дүүрэг хороодын бол засаг дарга нарын ажлын үр дүнгийн гэрээнд тусгалтад хэрэгжиж байгаа эрүүл аюулгүй байдлын 100% тамхигүй орчин бүрдүүлсэн байгууллага аж ахуйн нэгжийн тоо үзүүлэлтийн хүрээнд бүрэн амжилт газар болон Сүхбаатар дүүргийн 4-р хорооны засаг дарга цагдаагийн 1-р хэсгийн дэд журмын засагтай хүнслийн гэрээ байгуулсан тамхигүй орчин бүрдүүлсэн. За Налах дүүргийн эрүүл мэндийн төвийн хувьд за Налах дүүргт тухайн үйл ажиллагаа явуулж албан байгууллага аж ахуйн нэгж сургууль боловсролын байгууллага дүүргийн засгийн хамгаалалт болон ийм тамхи спортын хороо хүүхд гэр бүлийн хөгжлийн төв эрүүл мэндийн төвийн ажилчид хувийн дагуу сургалт хийж өдөртгийг хамтрамжхан байгуулсан байна. За Жаргал тосгон эрүүл мэндийн төв байгаа. За тухайн соны цагдаагийн хэсэгтэй хамтран тамхи худалдаалах зөвшөөрлөгдсөн зэгт чанартай ажилласан байгаа. За нийтийн дөрвөн тусламжийн төвийн автобус Баянзүрх сонгон ажлын замбар 100% тамхигүй орчин бүрдүүл 10 үзүүлэлт гарган гэрээ байгуулан ажилласан байгаа. За нийт 100% тамхигүй орчин бүрдүүлсэн 300 аж ахуйн нэгж байгууллага сургууль энд болсон байгаа нийт тоогоороо. За Балхангаа дүүргийн эрүүл мэндийн төвлөлөө нийгмийн халамжийн хэсэгтэй хамтран ард иргэдэд тамхины хор хөнөөл бам альтал ба түүний уршиг чиглэлээр сургалтаа явуулж ажилласан байгаа. За аж ахуйн нэгж байгууллагууд дүүргийн аж ахуйн нэгж байгууллагууд бол 250 гаруй шиг материалыг тарааж өгч сургалтаа явуулсан байгаа. Тус дүүргийн хандлага зөвлөх сургуулийн 9-11 сургуулийн 15 багш болон 83 сурагч тамхины хор хөнөөл эдгээр сургалт явуулж юнишк гараа авалтаран ажилласан байгаа. За тухайн дүүргийн сурагчдын дунд тамхигүй ирээдүй гар дүргийн уралдааны заалж зам байгуулсан байгаа. За дараагийн эрүүл мэндийн төв бол Гарчуур тосны эрүүл мэндийн төвдөр бол тамхигүй орчин бүрдүүлэх өсвөр үеийн хүүхдүүдээс тамхины
сурагчдыг сурчилсан ийм ажиллагаа явуулсан байгаа. Мөн анхаа 8-аас 12 дугаар сурагчдын дунд анхаа таны мэдээлэл хэмжээний зохион байгуулсан ажилласан байгаа. Энэ арга хэмжээнд нийт 250 хүмүүс хамрагдсан байгаа. Харьяа эрүүл мэндийн байгууллагуудаас 2015 оны эхний хагас жилийн байдлаар нийслэлийн хэмжээнд тамхи орчин нөхцөл тамхины орчин хор өвчийг таниулах чиглэлээр 364 удаагийн сургалтын 21,349 хүн за туршлаганд 30,000 гаруй 40,000 гаруй нэг самруулан өгсөн байгаа. За 40 гаруй төрлийн санам зөвлөгөө болсон 29,309 шиг хараасан. За эдгээр ажиллагаануудад нийт 22 удаагийн өдөртгийг зохион байгуулж энэ өдөрлөгтөд нийт тоор 8,340 хүн хамруулсан оролцсон байгаа. За захимаар 23,000 гаруй хүнд энэ мэдээллийг хүргэсэн байгаа. Монголын үндэсний орон нутгийн телевиз, за мөн Орлоо ТV, Хорон ТV, TV5, Игэл5, Лайв ТV, за TV Star TV, TV10, Буян надлах, за Өрхийн эрүүл мэндийн лавгааны телевиз, FM 104.7, 104, за үндэсний радио болон сони хэлээр олон улсын тамхины хяналтын суурь конвенц, за Монгол улсын тамхины хяналтын хуулийн хэмжээтэй эрчимжүүл тамхи дам амжилтын хорн хөнөөлийн талаар мэдээлэл өгнө гэсэн байгаа. За жидүүл эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн газраас шалгуулсан тамхи эрүүл мэндэд дээдлэгч иргэн байгууллагын хамт олон шалгуулт тамхигүй орчин бүрдүүлсэн байх асуудал тусан ажилласан байгаа. За энэ ажлуудаас ололттой талуудын ерөнхийдөө мөнхийн бол ололттой талнууд ухаан үеийн эрүүл мэндийн төв, дүүргүүдийн эрүүл мэндийн төв, харьяа аймагуудын иргэд оюутан сурагч өсвөр үеийн дунд тамхины хяналтын тухай хуулийн тухай тамхины хойр уршиг дам тамхилтын гадаах мэдээлэл сурчлага зохион байгуулж олон сонирхолтой алба хэлбэрээр өргөн хүрээтэй зохион байгуулснаар хүмүүсийн мэдлэгийг нэмэгдэж хандлага нь өөрчлөгдсөн байгаа. За хоёрт нь бол өргөдүүгийн эрүүл мэндийн төвүүдийн арх, тамхи, масуурал зэгцэд нөлөөлөх бодисын хэрэглээг илэрхийлүүлж, эрсдлийг тодорхойлон зөвлөгөө тухай ICS бүрийг нэгтгэснээр бол энэ шиг зүйлийн ур чадварын нэмэгдэж, нарийн мэргэжил хандах чиглэл багассан гэж үзэж байгаа. За тал бол эрүүл мэндийн төвийн санхүүжилт 2015 онд хаагдсанаар тамхинаас гарах тусламж үйлчлэгээ уцаар үнэгүй зөвлөгөө хүсэж зохион байгуулалтыг хийх сургалт сурчлагын материал хэвлэх боломжгүй болсон бол төлөв явуулах бэрхшээл тулгарч байгаа. За анхаарах асуудлууд бол байна. За тамхигүй орчинг дэмжих, тамхитал дам тамхитыг сэргийлэх, тамхинаас гарах зөвлөгөө эмчилгээ утсан зөвлөгөө өгөхөд эдийн засгийн шүүрэг уламжлал бол шаардлагатай байна. За тамхины хууль бус худалдаа улам далд байдалд орж байгаа тул олон улсын тамхины хяналтын суурь конвенц, Монгол улсын тамхины хяналтын тухай хуулийн сурчлах, ухуулах, сурчлагыг тогтмолжуулах, хяналтыг нэмэгдүүлж хариуцлага тооцох бүрдүүлэх шаардлагатай байна гэсэн зүйлийг хэлж байна. Хоёр дахь хуулийн хэрэгжил буюу албан зөвлөлтөөр дэмжих хуулийн хэрэгжлийн төвчтэй цогцолтой. За нөхцөл байдал нийт хотын хэмжээнд бол албан зөвлөлтөөр ундаа үйлдвэрлэдэг бодлон борлуулдаг түүгээр үйлчлдэг 4439 аж ахуйн нэгж, спиртийн 4, архины 8, шараарны 5. Уучлаарай, энэ юуны албаны асуудлыг бас нэг яриа. За нэг дор бол бас үрдэнэ. За энэ бол асуудал нь. За тэгвэл ихний эхлээд юуны өмнө энэ тамхитай холбоотой асуудлаараа төлөвлөсөд сонирхсан асуулт сандуудаа хэлцгээе. Манай эрүүл мэндийн газар холбогдох байгууллагын цагдаагийн байгууллагаас ишээ сонсож.
Тэгээд асуулт хариулъя. Юуны өмнө ганц асуулт. Яг энэ тамхины хууль бол миний бодлоор бол эрүүл мэндийн салбарт хамгийн гайхамшигтай хуулиудын нэг гэж бодож байгаа. Энэ хууль бол яг хэрэгжиж ирсэн жилдээ маш эрт хүчтэй сайн явсан. Нөгөө нэг эхнийхээ тэр сайхан эрт хүчээ алдчихсан гэж би хамгийн их болгоомжлож байгаа юм хууль үү. Ардын нэг чиг сайхан хүлээж авсан шүү дээ. Ямар сайхан бэ? Тэрнээс өмнө ч одоо хоолны газар орохоор нэг утаа байдаг. Тэр татгуу усад бол их зорчигдож байсан юм байна. Яг одоо энэ хуультай холбоотойгоор 14 онд төр засгаас хэдэн төрлийн санхүүжилт нийслэл зориулж гаргасан. 15 онд хэдэн төр гаргасан. Энэ хоёр оны ялгааг над нэг хэлж өгвөл тэр зарцуулсан одоо гаргаж өгсөн мөнгийг ямар зөв залтаар юу зарцуулсан гэдэг нэгдүгээр хэлэх юм. Тэр хариулахаар дараагийн асуултыг асууя гэж бодож байна. Амруудаа асуултаа тодруулах уу? Энэ манай 15 онд яг энэ тамхины хуулийн хэрэгжилтэн зориулж засаг төлөөс төсөв болон төсвийн бос орлогуудаас хэдэн төгрөгийн одоо мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бэ? Төсөлсөн мөнгө байгаа юу? Дан болон дан бусаар хэдэн төгрөг байсан? Тэр тавьсан мөнгүүдийг ямар зориулалтаар юунд зарцуулсан бэ гэдгийг нэгдүгээр мэднэ. Энэ саяны асуулт бол яг манай эрүүл гадны зүйлүүдийн онцлог төсөв авч тийм үгсэн байна. Санхүүжилтийн хөрж бол эрүүл жижиг сангийн 2% баталгаас бүгд явж ирсэн. Самбан бол ингээд дас босоочсон санхүүжилтийн гэршилтэй хамаагүй шаарддаг. Яагаад би бодож байгаа гэхээр бид бол тамхины эсрэг өөрийн хөтөлбөрийг бослуулаад асуудлын хэмжээд автобусны төслөд ажиллаж байгаа. Яг орон нутгийн хөгжил төвшөнд аадруу хэлдэг үнээр ирсэн орчин хууль ирсэн орчин юу одоо бодлого хөлбөрөөр тапаас үүссэн. Яг хөгжил шатндаа бол бас бодлого хэмжээгээр ингэж хөгжүүлэх байх. Ялангуяа энийг санхүүжүүлэх баян тавих хэмжүүл тавьчих сайжруулах авах болчихнууд байна. Тухайн бол одоо бид бол яг самбар бүмтэй хамтдаа хамаатай устдаа гэсэн тухайн нэг тавьсан. Яг 14 он жишээлбэл дэмжих сангаас одоо энэ асуудал зориулж мөнгө тавьсан юм. 15 он тавьсан юм уу? Тавиагүй юм уу? Ялгаа нь өөр ямар санхүүжилт байхгүй юм уу? Манай газрын үйлдвэрлэлд тийм мөнгө тавьсан юм байхгүй шүү дээ. Дэмжих сангаас тодорхой хэмжээний мөнгө тавьсан гэж ярьдаа шүү дээ. Тэр нь 14 оныхыг яриад байна уу? 15 оныхыг яриад байна уу? За яг тодорхой мөнгө тодруулах. Тийм үү? Энийг хэн мэдэх ёстой? Мэдэх ёстой юм байгаа юм уу? Юу, нийслэлийн эрүүл мэндийн газрын сэтгцийн эрүүл мэндийн төслөмж үйлчлэгээ хариуцсан хэрэгжих юм тэгэхээр 2014 оны тамхины хуулийг хэрэгжүүлэхэд за тухайн хүмүүст иргэдэд одоо видео бичиж олгох зорилгоор дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 14 онд бас дэмжлэг авч $3,000 одоо санхүүжилтээр ажил хийсэн иргэдэд сургалт явуулдаг. 15 онд болохоор эрүүл мэндийн дэмжих сан байхгүй учраас дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч гэсэн дэлхийн тамхи өдрийг тэмдэглэх зорилгоор нэг ч төрний төсөв аваагүй харин наркологийн эмнэлэг буюу одоо харьяа байгууллагууд маань өөрсдөө санхүүжилтээр тухайлбал наркологийн эмнэлэг 800 мянган төгрөгийн одоо өөрийн байгууллагын санхүүжилтийн дагуу тамхины хэмжээний хуулийг хэрэгжүүлэх зорилгоор дэлхийн тамхи өдрийг тэмдэглэх мөнгө гаргасан байдаг. 14 онд ч энэ хуулийг хэрэгжилтэн дээр бас нэлээд мөнгө тавьсан санагдав. Тэр мөнгө нийслэлд нь ялсан юм байдаг юм уу? Нийслэлээр орж ирсэн юм байгаа юу тэр мөнгө? Үснэ хэлсэн бол хэрэгжилтээр өөрөөр
бол нийслэл энэ тамхины хяналттай холбоотой улсаас тавьсан мөнгө мэдж байгаа хүн байхгүй юм байна. Байхад бол байгаа гэж бодож байна уу? Би айгүй энгийн асуултаас хариу авах гээд. Эдийн засгийн одоо мөнгөний асуудал мэдж байгаа хүн байхгүй юу энэ одоо? Уг нь ядаж эрүүл мэндийн газар мэдж байгаа. Тэр бол тийм хэдэн төрөөр тавьсан гэсэн юм байхгүй шүү дээ. Бодож тэмцэлтэй хэдэн төрөөр юм байхгүй. Тэр нэг хуулийн хэрэгжлэлд хэдэн төрөөр тавьж штэ нөгөө хурлаас тэр эрүүл спортын хамаад ажил байна. Тэр манай дөрөв ба. тэр Эрүүл мэндийн газар дээр яам ч нөгөө орон нутгуудаа ингээд хуваарлаад өгдөг шүү дээ. Нийслэлийн чинь одоо ялцсан юм байх юм уу? Ногч юм байх. Нийгмийн өрнөдийн хөтөлбөрт зориулсан гэдэг манай харьяа байгууллагуудаар очдог. За. Тэгэхээр задлан зүйнээр бол нийгмийн өрнөдийн хөтөлбөр төсөлгээд бүгд бол Маш их За томчилж байгаа нэг дүүгийн өрнөдийн төвдөр чигээр 300 мянган төгрөг байна. Тэр дотор ариг таймын одоо нэг юу заавал төлөвшүүлэх хөтөлбөрөөр ороод 300-аас 400 мянган төгрөг байна. Тэр болохоор зөв өрхийн өрнөдийн төв болно тийм ээ? Дүүгийн өрнөдийн төвдөр. Дүүгийн өрнөд болгон дээр юм уу? Одоо задлан зүйнээр нь төсвийн хуулиараа задлан зүйнээр тамхиндаа зарцуулах гэдэг бол дүүр болгон өөрсдөө шийдэж. Тэгвэл тэр дүнгийн нэгтгэхэд надад өгөөрэй заа. Юу бач. За төлөөлөгчдөөс өөр асуултууд байна уу? Би бас асуулт нэлээд байгаа шүү дээ. ийм хийж байгаа мэдээлэл дайлахын нийт 9 дүүрэгтэй тэгээд бусад дүүргүүд нь хайлгаа өгөх юм. Одоо сая санаасын тайлан аян дүүрэг, надад дүүрэг, варангаа дүүргсэн тэгээд жаргал тосны ерөнхий түүнийг танилцуул бодол танилцууллаа. Бусад дүүргүүд нь танилцтай төлөхгүй байгаа мó, хайлгаа ирүүлэхгүй байгаа мó, та бүхэн ирүүлсний одоо уншиж танилцуулуу нэгт ингэж асууя. Хоёрт энэ тамхины хуулитай холбогдуулаад нийслэлээр нэг баахан тамхи татах нэгцгийн үйлчлэгийн төвөд бариулах асуудал яригдаад явсан. Энэ ажил ямар шатндаа яваа? Өнөөдрийн байдлаар хаана хичнээн тамхи татах цэгүүд ажилтнанд ороод ажиллаж явж байна. Ийм хоёр асуулт асууя да. Нэгдүгээр асуултын хариултыг нийслэлийн эрүүл мэндийн газрын үйлчлэгчид. Тэгэхээр энэ тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэх тодорхой хэмжээнд дэлхийн тамхи өдрийг одоо хөтөлбөрөд гэдэг юм ажлыг зохиогод 5 сарын 31 мэддэг шүү дээ. Тэр одоо сарын энэ нийслэлийн эрүүл мэндийн газраас өдөртөмж гаргаад ингээд аян зохион байгуулсан. Тэр аяны хүрээнд аяны хугацаанд яг тайлангаа хугацаанд ирүүлсэн байгууллагууд сая ингээд дурддаад өчөж байгаа. Аяны хугацаанаас хойш тайлангаа ирүүлсэн буюу тодорхой хэмжээнд бас яг идэвхтэй ажил хийгээгүй эрүүл мэндийн байгууллагууд ч юм уу энэ бас дурддаггүй явж байгаа. Өөрөөр хэлбэл энэ бас тамхины хяналтын хуулийг хэрэгжүүлэхэд тэр аль байгууллага нь илүү сайн ажилласан байна гэдэг бас энэ тайлбарнаас харагдаад байна юм байна. Хамт төлөөлөгчийн яг асуусан эцсийн байдлаар хариулахгүй. Яг хэдэн тэр цэгийг байгуулад байгаа юм. Байгуулж байгаа хэд байгаа тэр мөнгө санхүүжих нь ханаас гарч байгаа? Би нэгдүгээр асуултанд нь хариулж байгаа. Хоёр асуултанд хариулсан байгаа юм. Юу энэ ажлыг хэн хариуцдаг? Дараа энэ чинь энэ өнөөдөр хурдсан хүмүүс чинь асуудал мэдж байгаа хүмүүс байна уу юу? Хэдүүлээ зөв хурдж гэнэ үү, буруу хурдж гэнэ үү? Сэргэлэн гоо энэ чинь асуудлаа хариулж байгаа улсад нэрсэн юм. нэг цэгийн асуудлыг хоёр дахь асуудал дээр нэг асуултанд хариулсан байна. Хоёр дахь асуудал дээр нэг цэгийн асуудлыг энэ холбогд хүмүүсийн дуудсан өнөөдөр яг нийгмийн мэдлийн газар Улаанбаатар хэдэн цагта хичээ ажиллагаан дээр байгууллагууд бид сая асуулт авсан чинь хичээ ажиллагаан дээр энэ асуултыг хариулсан байна.
өөрөөр хэлбэл энэ асуудлыг хариуцдаг хүн хотод байдаг юм уу? Заавалчдыг зэрэгтэй юм мантар хийсэн дэр бац. Өөрөөр тамхины цэгийн асуудалтай холбоотой асуудал Улаанбаатар хөгжлийн сан юу юм бэ? бизнес хөгжлийн зөв энэ дээр явж байгаа асуудал манай дээр бол одоо ингэ бас ирээд байгаа. Энэ одоо тэгээд юм байгууллагын хийсэн энэ асуудал төдний ингээд явж байсан. Тэгэхээр яаж юм бол ирээд. За би ерөөсөө наад орчин авах. Энэ одоо тамхи татах цэг хэдий байгуулсан одоо юм байна. А хэдийг нь барьж байгаа. Хэдийг барих төлөвлөгөөтэй байна. Барьснууд нь ямар хөрөнгөөр барьсан юм? А барих гэж байгаанууд нь ямар хөрөнгөөр барих гэж байгаа юм? Тэгээ энэ нэг хэдхэн нэг тодорхой асуултанд хариулт авч байгаа. Үгүй ээ. Самаачтай байна. Тамхи Одей манай самаачтай байсан юм дээ. Улаанбаатар бизнес хөгжлийн Батлагдсан мөнгө зориултынхаа дагуу гараагүй компани хүлээлттэй шалгарснаар дагуу ажлаа хийсэн мөнгө авах юм байж байгаа. За энийг л бүртгэсэн. Одоо би асуусан дээр өөр хариулчих. За ингээд өнөөдрийн бас энэ академийн мөн одоо энэ асуудлыг мөндөсчүүдийн хүндэд анхаарсан юм асуудлаар өнөөдөр хуралцаалаад хуралдуулж байгаа өнөөдрийн бас дэлгүүртэй одоо хамбогч энэ цаг үеийн асуудал байна гэдэг. За хоёрдугаар одоо асуултууд байдаг. Асуулт юм аа. За ингээд энэ дээр яг энэ тамхины хуулийг хэрэгсэлтэй одоо тавьдгүй. Тавьдсан ч гэсэн манайхан бол хариуж өгөх юм байна. Симиг харасууж байна. Тэгэхээр энийг одоо цааш нь хэрэгж өгөх талаар чи бас өөрсдөө байна. Яг хариуцсан арганы тэр дуудаж өгөх. Ирээдүйн дараагийн бодлого байдаг юм шиг шүү. Иргэдийн улсын дэд хороо хурдж байгаа. Тэгэхээр мэрэгчтэн бүрд мэрэгчтэн бүрд энэ хариуц үүнийг ийм хөрөлтөөс таашгүй. Тэгээд цаашаа хонцыг зөвхөн болгосноо уг нь бол иргэдийн хурд дээр асуудал томч болгохоор бол одоо хариуц олж таарна. За энэ төрөний дайгороо болгохоор асуудал ирсэн. Газрын дарга тавхан дарга хэрэглэж ушаалтай тогтолтой багсдаг гэж ойлгож байгаа. Дарга өөрөө багсдаг, яг дарга өөрөө асуудал хариуцсан үстэндээ чи асуудал ярьж байгаа гэж би бодож байна. Тэр одоо эндээс асуудлуудаа би асууя. Хариуц өгөх юм үзэлтэй байна. Яг хайртай үрж байгаа сая санталч төлөвч хийж байгаа зүр баярлалаа. Надад дүр жаргал тосгон бахангаа гэсэн уран дүр төснөө тосгон байна. Төснөө яг ажил хийх юм уу? Хийсэн байсан юм уу гэсэн. Тодорхой хариулсан үү? Би бас асуултаар дуусах. Тодорхой бас нэмж асуух юм байна. За энэ тамхины хууль хэрэгцээтэй холбоотойгоор судалгаанууд хийгдэж байгаа юу? Судалгаа хийгдэж байгаа бол одоо жишээлбэл энэ ганц хоёр хариултыг маш мэдмээр байгаа. Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш
тамхи татчихсан улсуудаас тамхинасаа гарсан хүний хувь байдгүй. Байхгүй бол энийг судлах шаардлагатай гэж бодож байна. Тэрөө байхгүй шүү. Судалгаанд холбогдох шаардлагатай зардлын бол нийслэлийн төсөв үүдтэй тавих асуудлыг яаж хүндэх гэж бодож байна. Тэрөө байвал надад танилцуулаад хэлдэг үү. Хэдэн хүн тамхинаас гарав. Тийм ээ. Түүний нийгмийн эрүүл мэндийн ач холбогдлоор нь яриад өгвөл сайн байна. Яг ийм өөрөөр стоппорт танхимаас илүү болцгдгийг бол манай агентлагийн зүгээс бол бид дааш хийх юм байна. Өөр нь холбогдох хүрээлэн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн өөрийн спортын амнаас хамаачлаад энэ дээр бол энэ степ судалгаагаа болон хийж ирсэн хацуудаа. Энэ степ судалгааны хүрээнд бол танхимд шүрийн хийдүүн танхим нэмж байгаа буурч авахаар судалгаанууд хийсэн байдаг. Одоо бол харин энэ хийж байгаа онцгой босгож хөтөлбөрийн хүрээнд бид нар тодорхой мөнгө тусгаад энэ чиглэлээр яг харьцуулсан тийм судалгааны үднэ үзүүлэх хэрэгтэй байна. Ер нь бол тэр судалгаа тамхитлалтын өсвөрийн дунд тамхитлалт бол дууссан дунд байх байгаа ш. Сүүл хийсэн судалгаа бол 13-15 оны судалгаа. Хууль бизнес судалгаа хийсэн юм уу? За яг нийслэлийн зүгээс бидний зүгээс бол хийсэн бол одоо хийх хэрэгтэй. Тэр степ судалгааны дотор байна. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн судалгаа тамхитлын хэсэг гэсэн бүлэг дотор явж байгаа. Тэднээс судалгааг бол өөрөө танилцуулж болох юм байна. Ер нь тэгвэл тэндээс нь асууж байна. Одоо яг түрүү хэрэгжснээс хойш магадгүй хагас жилийн дараа ч юм уу 1 жилийн дараа тамхитлалтын одоо хувь хэдэн хувь болсон юм? Манай холбооны судалгаа хийх учраас хэдэн болсон хэлэлт бол хэцүү байна. За. Тэгээд энэ байхад бол бас зүгээр яг хэлж байгаа асуудалтай холбогдуулаад хэлэхэд энэ сүүлийн энэ хэлтийн парламент тэмцэх хуулийн тодорхой чиглэлийн судалгаануудыг бол авчрах тийм юм үүдэг. Манай газрын хөлбөмбөг бас яг энэ чиглэлээр бас бидэд бас сайн хангаагүй. Яг тэгэхээр уулын бид хөлбөмбөг асуудалтай холбогдуулж чиглэлийг авч ирсэн. тийм шүү дамжуулсан манай аппарат болохгүй. Нийтийн хэлтийн газар Чиглэл 2 цагийн дараа жолч байгаа. Уустараа яг тийм судалгаануудад бол авч ирсэн. Энэ юу ч үгүй бол гараад хатын хэсэг рүү явсан гэж бодож байна. Явсан энэ дээр хасах тарийн тийм ч бид бас энэ шаардлагатай холбоотой зүйлээр олбуулж байгаа нэмж тайлбар агуулгуудаа бас ярьж байна. За. Тэр эрүүл мэндийн байгууллагаас нийгмийн эрүүл мэндийн бүрэлдэхүүнээс степ судалгаагийн 400 том хийдэг ш 2005 2013 онд хийсэн степ судалгааны тоо баримтууд бид нар баримтлж явуулсан. Энэ степ судалгаагаар яг тамхины гарснаас хойш өөрөөр хэлбэл энэ шинэ тамхины үйлчилж дотоод орчин тамхи татахгүй болсон шүү дээ. Энэ байдлаа холбоотойгоор өсвөр үеийн тамхи татахгүй нийт одоо насан туршийн ингээд наад нэг пунктээр буусан гэдэг байна. Инснээр амшаалтаас бусад хүмүүсийн өөрөөр хэлбэл эрүүл мэндийг бас хамгаалсан. тэрээс шууд амжилтчин. Яг 2 цагийн За мөн 2012 онд 6-аас 11 дугаар ангийн энэ Монголын мянган сардын сангийн тусламжтайгаар хийгдсэн байгаа. 6-аас 11 дугаар ангийн хотын тамхи хотын байдлыг бас судалгаа хийсэн байгаа. Ийм судалгаанууд бол хийгдсэн. Нийгмийн судалгаа байна. Одоо энэ зөвлөлийн хэрэгжилттэй холбоотой миний зүгээс өөрийнхөө нүдээр ингээд харахад бол хамгийн одоо асуудалтай юм бол годамжин тамхитлалт гэж байгаа тийм ээ. Энэ годамжин тамхитлалттай энэ жишээлбэл цагдаагийн газар годамжин тамхи татж байгаа хүнийг бол цагдаа нар чинь барьж одоо торгох юутай штэ. Торгох ёстой штэ. Хэдэн хүний торгосон? 14 онд. 15 онд хэдэн хүний торгосон? Нийслэлийн хэмжээнд чинь. Энд дээр хариулж өгч. Намайг хүртэл цагаан бүтэц панел шиг зогсож байгаа юм. За одоо өнөөдөр энэ 15 оны эхний 10 сарын байдлаар үүнээр
1441 3 аж ахуйн нэгжээр 74 сая 150 мянган төгрөгөөр тогтсон гэсэн юм төлөлт авсан. За энэ бол өмнөх онтой харьцуулахад 63.3%-аар, за зөрчил гаргасан иргэн бол 63.5%-аар, за тэдэнд ноодсон торгуулийн шилжилтийн хэмжээ 53.8% өссөн юм. Өмнөх онтойгоо харьцуулах. Наачдаа нийт иргэдийг торгосон байдал үстэй ер нь. Иргэн аж ахуйн нэгжийг. Тэгээ миний асуулт нь болохоор зэрэг яг ингээд нийтийн тэмцлийн гудамж тал байна. Тамхи татаж яваад торгуулсан хүн хэд байгаа вэ гэж асуув. Асуулт маань тодорхой. Энэ бидний хийсэн судалгаагаар энэ тооны 40% ийм өсөлттэй байна. 40% нь гудамжинд татж байгаа торгуулсан иргэд байна. Нэг удаагийн торгуул хэд байгаа вэ? 50 мянган төгрөг байна. 50 мянган бас цаана. За баярлалаа. Дахиад тодруулъя. Энэ хуулинд бас тодорхойгоо гэж би ойлгож байгаа. Яг жишээ нь гудамжинд юм үйлчлэгийн газар татж байгаа хүнийг хэн торох хэрэгтэй гэдгийг тодорхойгоо гэж бодож байна. Мэргэжлийн амтны байцаагч юу, цагдаа юу, төрийн захиргааны албан тушаалт нь хэн торгож байна? Энд дээр цагдаагийн арга багшнаар зохицуулалттай үүрэгтэй байна. За мэргэжлийн амтны байцаагчид аж ахуйн нэгжийн хүрээнд хэн шалгалтаар ирсэн мэдрүүлсэн зөрчилдөр арга хэмжээ авч байгаа. Энийг яг мэргэжлийн амт цагдаа хайлаад нь хийх ёстой гэдэг нь өндөр хоёулаа хууль хэрэгжүүлэх үүрэгтэй байна. Тийм учраас цагдаагийн арга багшч гэсэн аж ахуйн нэгжийн хийсэн шалгалтаар ирсэн зөрчилдөр арга хэмжээг нотолж байгаа. За энэ торгох эрх нь бол мэргэжлийн амт цагдаа аль алинд нь байгаа гэж боддог зөв. Бүх шатны засагтаар байна. Тэгээс дээр нь шүү дээ. Нэг юм тодорхой. Энэ орсон торгуулийн мөнгө чинь хааш орно? Төрийн санд орчих юм уу эсвэл нийслэлийн төсөв рүү орно юм? Ордоор орно. Энэ төрийн санд орчих. Гол торгуулаар орсон. За баярлалаа. За дараагийн нэг тодорхой асуултыг асуулаа. Энэхүү хуулийн хэрэгжилт яг одоо ингээд шалгуур үзүүлэлтээр та нар үнэлээд үзэхэд явах ёстой хэмжээнээс яг хэдэн хувьтай байна өнөөдөр? За энэ дээр бид хууль хэрэгжүүлэх одоо нэг орж ирж байгаа. Энэ хугацаанд бол өсөх хурлаа гаргаж байна. Яг дээд хэмжээ одоо хэд хүртэл яах ёстой гэдэг хэмжээг бол тогтоогоо. Хэрэгжиж байгаа юм чинь шалгуур үзүүлэлт байгаа шүү дээ. Тэгээд шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтэн дээр та нар үнэлгээ хувь мэдрэлж тавьдаг юм байна. Нийслэлийн мэргэжлийн газрын эрүүл мэнд болон соёлын эзэмшлийн энд байна шүү. Таны манай хотын тамирын хэлтийн тухай хуулийг хэрэгжүүлсэн хойш цагдаагийн байгуул манай бүх шатны засагтаа хэлтэй байгаа юм. Гадараас хэлж тавьж явж байгаа. За яг энэ тамирын хэлтийн тухай хуулийн хэрэгжилтэн дээр бид нар бас жил дээр бас судалгаа яг хэрэгжилтийн яг хиймээр гэдээс явдаг байж байгаа. Одоогийн байдлаар над дээр бол 3 орны судалгааны хуулийн хэрэгжилтийн дүн мэдээ байна. За одоо ингээд ерөнхийдөө ингээд харахад бол хуулийн хэрэгжилт нь 13 онд 87 онтой. За 14 онд 81.4%. За 2015 оны 11 сарын байдлаар бол одоо 80.1% гэж харж байгаа. Тэгэхээр энэ хуулийн хэрэгжилтийг бол бид нар одоо мэдээж хуулийнхаа заалтаар хэрэгжиж байгаа хэмжээ тавьчихсан хуулийн заалтуудаар гаргасан юм. Заалтуудын дагуу нийт хэдэн заалт байгаа. Ерөнхийдөө бид нар одоо хэмжээ тавьдаг нэг танхимын хэмжээ тухай хуулийн дээр хэмжээ тавьдаг заалтуудын дагуу нийт гаргасан. Нэг 80 төвтэй яваад байт юм байна тийм ээ. Одоо ингээд энийг чинь ингээд 100% болгоход яг юу дутаад байт юм? Ер нь бол энэ дээр бас бид хэмжээтэй хит юм өсөлтгүй хит юм. Одоо нэг 500 м гэсэн заалт байгаа шүү дээ. Одоо сургуулиас 500 м энэ заалт нь хэрэгж байна. Дээрээс нөгөө хууль бус тустай нөгөө гартын тустай. Одоо энэ заалтаа гар дээрээс шигтэй тустай. Энэ хуулийн заалтыг бас хэрэгж байгаа. Юу гэдэг. За дээрээс нөгөө нэг юм зөвшөөрлгүйгээр хөлтөлт гэх юм одоо нөгөө 500 м дотроос нууцаар заах юм хууль бус худалдаа бас юу гэдэг хуулийн нөгөө хэрэгжил бий
хэрэгжил хүндрэлтэй байгаа хэд хэдэн асуудлууд дотоос чинь тэр 500 метрийн зайд зааж болохгүй гэдэг чинь тийм хэцүү биш санагдаад байна. Очоод Канадаа болооч гэж таныг дэлхийд өгвөл тэгэл ястэ заа гэчээд дахиж зараад идэм үү эсвэл угаасаа та нар очиж хэлдэг юм. Даад тань одоо даад хултаа юм уу? Тийм байгаа байхгүй. Энэ өөр 500 метр дотор юу гэдэг хэвээр очиж дахинжаараа тусгаж зөвшөөрлөж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар чинь нөгөө 500 метрээр заагаад 500 метр дотор байж байгаа үнэтэй хултааны цэгийг нөгөө олдгүй багтаа. Гэтэл одоо тэр чинь яаж нөгөө жижиглээ одоо нөгөө дүүс мөхтэй гэдэг нь бид чинь нөгөө нууцаар ингээд нөгөө тань одоо орой үсэн царай чинь дараа. Эсвэл одоо гар дээрээс ингээд сосч байгаа. Одоо минь хултаас тэр өстрөөс өөр асуулт санал байна. Арх зархад тусгаж зөвшөөрөл авдаг, тамхи зархад тусгаж зөвшөөрөл авдаг юм уу? Дүүрээс дотор шууд олдчих тийм үү? Тэгэхээр саяны энэ хуулийн дотор байгаа заалтаа бол 500 м дотроо зөвшөөрөлтөй тухайлбал энэ хуулийн хэрэгжилтийг дагаад дүүрээс дотор болоо 500 дотор байгаа тусгай зөвшөөрлөд дэлгүүрүүдийг тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой шүү дээ. Өнөөдрийн байдлаар цуцлаагүй тийм одоо дэлгүүр хөшөө та бүхэнд мэдэгдэж байгаа судалгаа юмуд байна уу? Тэрнийхээ дагуу үйл ажиллагаа явуулаад байгаа тийм дэлгүүр хөшөө хэд байна вэ? За одоо яг өнөөдрийн байдлаар одоо яг тийм тусгай зөвшөөрлөд тусгай өгсөн асуудал байхгүй. Бид нар бол энэ хууль хэрэгжсэний дараа 500 м дотор байж ирсэн газруудаа судалгаагийн гаргаад бол нийслэлийн хэмжээнд дараа дүүргийн састаар бол бүгд адны дотор явуулаад газруудыг тусгай зөвшөөрлөд хүчин болгосон байж байгаа. Тэр болохоор боловцсон. Энэ 2 жил яваад бол дууссан. Компани ажиллагаа бол бүгдийг тусдуудад үүрдэг кадастрын зургийн дээр авч байгаа 500 м-ийн тооцоо бүгдийг тусгайлсан. Одоо хамгийн гол юм нь нөгөө хууль болсаа тамхи зарах юм уу? Улаанбаатарын захирчийн ажлын хүн судалгын заалах мэргэжил Эрдэнэ засгийн. За дүүрэн засаг дагаас тамхи зөвшөөрлөг бол олгодог. За хууль хэрэгжиж эхэлснээс хойш мэдээж 500 м-ээс дотгош байгаа тэр сургуулийн цэцэглээс 500 м-ээс дотгош байгаа газруудын тусгай зөвшөөрлөг хүчингүй болгосон. Одоогийн байдлаар яг 500 м-ээс 500 м-ийн тойргоос гадагш байгаа 1557 тусгай зөвшөөрөлтэй газар байгаа. Нийслэлийн хэмжээнд 9 дүүргийн хэмжээнд 1557. Уг нь энэ тоогоор чинь үйлчлэл үзүүлэх ёстой тийм. Уг нь энэ тандад үйлчлэл үзүүлэх ёстой. Гэтэл одоо саяхан хийсэн түүцүүдийн үйл ажиллагааны шалгалтыг одоо бараг л тамхи зарахгүй бол төв зарсан тогтмолгүй гэсэн юм яриад одоо хүмүүс маань хуулийг зөрчөөс сууж байгаа. Тэгэхээр тэр нэр мэдээж тухайн үед нарах хэмжээ авсан буцаад эргээд хангаад бид нар чинь нэг шалгалт явна. Буцаад эргээд хангаад бас нөгөө танхаа одоо бас ханаас ч гараад гэдэг. Яг зараал сууж байгаа. Тэгэхээр иргэдийн ухамсар энэ аж ахуй эрхлэгчдийн хөлтэй эрхлэгчдийн ухамсар хуулиар одоо хэрэгжүүлэх ингээд бас анхаарч хаана бас өөрсдөө хуулийн хэрэгжүүлэх тал дээр анхаарч шаардлагатай. Тэгээс тусгай зөвшөөрлөлтөд цэгийн тоол харьцангуй цөөхөн шүү дээ. Яг хуулиар явах. төлөвлөлт тодорхой байгаа юу? Би надад дэс тэгвэл юм тодруулаад тэр одоо ингээд очиж шалгахаар зарж идэг. Тэгээ бойлтээр болцоод буцаад очихоор дахиад зарж идэг гэсэн шүү дээ. Тэр түүцнүүд чинь өөрсдөө ямар нэгэн зөвшөөрлөөр эрх зүйн зөвшөөрлөөр ажилтсан байгаа шүү дээ. Тэр зөвшөөрлийн төв өгдөг. Тэр түүцнүүд чинь. За түүцнүүд